сайхан үзэгчдээ өргөн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Нэгдсэн төлөвлөгөө буюу бизнес төлөвлөгөөгөө бэлэн болгосон оролцогчид одоо хөрөнгө оруулалтаа хүлээж байгаа. Тэдний боловсруулалтын төлөвлөгөөн дээр жижиг дунд үйлдвэрийн баян зүрх салбарын дарга цэцэг чимэг болон мэргэжилтнүүд дахин судалгаа шинжилгээ хийж эцсийн байдлаар бэлэн болгоод байгаа. Тэд оролцогчдын төслийн бичиг баримтыг ерөнхийдөө хангалттай анхаарах зүйл гэвэл зарим оролцогчид төслийн хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг сайн тодорхойлоогүй байна гэсэн дүгнэлтийг гаргалаа. Харин одоо шар өрөг болонд анхаарлаа хандуулна. Ерөнхий шүүгчийн оролцогчдод хүргэх мэдээллийг хамтдаа сонирхцгаая. Маань хэрэгжээд одоо махны чиглэлийн дахин аж ахуйгаа одоо байгууландаа л гэж бодож байна доо. Тэгээ явандаа одоо би тун утахгүй энэ хөрөнгө оруулалтынхаа гэрээнд гарын үсэгт орно гэж бол бат сэтгэлтэй байна. Эрхэм оролцогчид болон үзэгчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг эрен мэдчилж байна. Нэлээдгүй хугацаанд өргөтэй хамт байж санаа хэрхэн бүтээл болох, бүтээл хэрхэн мөнгө хөрөнгө болох энэ урт замыг хамтдаа дуулсан та бүхэндээ дахин баярлж талархаж байгаа юуны өмнө илэрхийлж байна. Монгол хүн бүрийн оюуны шогтшгүй их хүч, үнэт баялгыг хөрөнгө мөнгө бизнес болох гэсэн эрхэм зорилгын дор бид өргөн нэвтрүүлгийг санаачлан Монголдо анх удаа телевизийн бүтээлээр нийтийн хүртэл болголоо. Анхны оролцогчид, анхны гэрчүүд нь та бид өөрсдөө юм аа. Ингээд миний бие та бүхэндээ дараагийн үе болох өргөн нэвтрүүлгийн 3 дугаар шатанд бидэнтэй хамтдаа явах шаардлагагүй гэж үзсэн бүтээлүүдийг танилцуулах гэж байна. Гэхдээ энэ бол бүтээлүүд цаашд хөгжих боломжгүй. Бүтээлүүд хөрөнгө оруулалт авах хэрэггүй гэсэн үг бол биш юм. Харин ч эсвэргээрээ нэвтрүүлгийн тусламжтайгаар сайн сурчлагдсны үр дүнд хэдийнэ захиалагчтай болсон, хөрөнгө оруулагчтай болсон, одоо бие дагаад цаашд явах боломжтой болсон бүтээлүүдийг бид өнөөдөр үзэх гэж байна. Ингээд та бүдгийн өмнө модуль халуун усны загвар бүтээлээр оролцсон Туан Дөржгойг урьж байна. Эрдэнэ шинэ өргөө компани Туан Дөржгой бүтээлийн маань үйлдвэрлэгчээр ажиллаж эхний туршилтын загварыг хийгээд байгаа. Тэгээд мөн боожуулагчаар топ групп орж ирж Дундгой аймагт бас анхны загварыг яг бодиттой суман дээр тавихаар ингэж шийдвэрлсэн байгаа. Ажлуудаа хэр явж байна? Ер нь ажил амжилттай явж байна. Одоо энэ Эрдэнэ шинэ өргөө дээр бол миний анхны загварыг бол одоо үйлдвэрлэж эхлэхээр одоо юугаа барилгаа бол төхөөрөмжилсөн байгаа. Одоо дотор нь угсралтай ажил хийхээр ээж. Юу Дундгойд яг аль суман дээр явж байна бол? Тэр одоо яг аль сумын бол эхэлж ясны сонголтын үл яваа. Зүгээр ер нь бол зураг төсөв тооцоо юунууд нь бэлэн болчихсон. За ингээд цаашид бүтээлээ яг бодиттой амьдрал дээр нь халуун ус болгож олон суманд олон аялал жуулчлалын газар олон уулуурхаан газруудад хүрэх болтгой гэдэг ингээд Туан Дөржгойдоо нэвтрүүлгийн зүгээс бэлдсэн дурсгалын зүйлээ гардуулж өгье. За энэ Туан Дөржгой нэвтрүүлэгт оролцож явах үеийн зураг байна. Тэгээд нэвтрүүлгийн хамтлагаас бэлдсэн байна. Ингээд нийт амжилт өгье. Миний хувьд миний одоо зохиогч эрэхтэй модуль халуун усны энэ бүтээлээрээ би өргөн нэвтрүүлэгт оролцсондоо маш их баяртай байна. Ингээд одоо энэ бол надад их шин бололцоо одоо шин ертөнцийг үл нээж өглөө. За өргөн нэвтрүүлгийнхаа одоо хамт олонд за захирал Мөнхбаттаа их баярлалаа. Шүүгчд маань одоо ер нь нарийн сайхан өндөр мэдлэгийн түвшин шүүж зарим алдаа оноогүй маань дутуу хуцуу юм маань бас хэлж өгж байсан. Энэ мэргийн шүүгчдэд баярлалаа. За өргөн нэвтрүүлэгт надтай одоо мөр зэрэгцсэн одоо өрсөлдсөн бусад шинэ үтэл оновчтой санал одоо
бусад бүтээлүүдийн одоо хамт олон найз нөхдөйх баярлж байна. За манай боожуулагч компани Top Group бол миний одоо энэ зах зээл нэвтрүүлэхийн зах зээлийн судалгаа бүхэл юг одоо энэ өндөр түвшинд хийж тусалж өгсөн Top Group-ийн захирал Мөнх болор менежер Ууганбаатар нартай их баярлсан. За миний бүтээлд одоо хөрөнгө оруулагчаар оруулаад одоо өнөөдөр бүтээлийг маань одоо юундар оюуны өмчийн одоо юг эрхийг шилжүүлэх гэрээнд одоо гар үсэг зурх гэж байгаа. Эрдэнэ шинэ өргөө компани зөөврийн суус үйлдвэрлэдэг. Түүний захирал Эрдэнэ, за гүйцэтгэх захирал Зоргоо, менежер Ууганбаатар хөдөлмөрийн хамт олонд нь одоо цаашдаа хамтарч өргөтээлтэй ажилланаа. Та бүхнийгаа надтай хамт ажиллах болсон их баяртай байгаа шүү гэдгийг хэлье. За ингээд оюуны бүтээлийн минь цаашид бизнес болгох ажлыг өртөөлөн авч явахаар Эрдэнэ шинэ өргөө компани гүйцэтгэх захирал Зоргоо хүрэлцэн ирсэн байгаа. Ингээд тоондорж байгаа Зоргоо захирал хоёр маань одоо гэрээгээ зурнаа. Хэдэн сар хамтдаа нэгэн зорилгын дор нэгдэж, өрөг гэсэн нэрээр овлон явсан оролцогчдын анхны хөрөнгө оруулалт орж ирсэн баяртай мэдээг бид яг одоо хамтдаа харж байна. Тэд хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж, өргийг амжилттай бөгөөд баяртайгаар орхиж байна. Хөрөнгө оруулалтаа хүлээж байгаа үлдсэн оролцогчид гэсэн энэ сайхан мэдээг удахгүй үзэгч та бүхэнтэй хуваалцсан гэдэгт итгэлтэй байна. Басгүй тохирох хөрөнгө оруулалт орж чадахгүй бүтээлүүд гарахыг ч үгүйсэхгүй. Гэхдээ өрг бүхий л боломжуудыг судалж гарцыг хааж байна. Энэ бол өргийн эрхэм зорилго. Модул халуун усны загвар бүтээлээр оролцсон туваанд орж байгаа бүтээлийг сонирхож байгаа аж ахуй нэгж хөв хүмүүс олон гарч ирсэн. Тиймээс ч оролцогчдоос хамгийн түрүүнд хөрөнгө оруулалтаа хийж чадлаа. Энэ бол яахааргүй өрг нэвтрүүлгийн үр дүн юм аа. Туваанд орж байгаа бүтээлд хөрөнгө оруулалт хийж цаашид хамтран ажиллахаар болсон Эрдэнэ шинэ өргөө компани 2010 онд гадаад дотоод худалдаа, зөвөрийн орон сууцны үйлдвэрлэл, сэндвичийн барилга угсралт, уул уурхайн хээрийн барилга байгууламж, кемпийн байгууламж байх чиглэлээр байгуулагдсан бөгөөд өнөөдрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна. Хүссэн загвар хэмжээгээр үйлдвэрлэж болох, зөвөрлөж тээвэрлэхэд хялбар, задлж угсрах боломжтой, дулаан болон дуу чимээ тусгаарлалт сайн, урт хугацааны эдлэгээ сайтай энэхүү зөвөрийн сууцыг ажлын байр, амны орон сууц, зуслангийн байр, офис, дэлгүүр, мини маркет, павильон, интернет кафе, түргэн хоолны газар, харуулын байр, ажилчдын хувцас солих байр, ариун цэврийн болон саун душ, нийтийн байр, засвар үйлчилгээний байгууламж, авто угаалга гэх мэт зориултаар ашиглах боломжтой юм байна. Туваанд орж байгаа бүтээлийг үйлдвэрлэлдээ хэрхэн ашиглах талаар тус үйлдвэрийн менежер ингэж ярьлаа. Өдөр болохоор одоо товоонд орж байгаа бүтээлийг болохоор ер нь бол ингээд энэ санааг нь дэвшүүлээд одоо энэ дэвшилтэд технологиг нь ашиглаад ингээд ер нь одоо өөрсдийнхөө энэ хийж байгаа сууцнуудаа уул уурхайн энэ ангиудад зөөврийн гэсэн утгаар нь ер нь ингээд нийтээ халуун усны газар одоо гэр хороолуудч байх жишээ нь юм дээр л хамтарч ажиллах байгаа л да. За харин одоо модул халуун усны загвар бүтээл үйлдвэрлэлд ямар аргачлалаар яаж хийгдэж байгааг туваанд орж байгаагаас тодруулъя. За барилгыг бол Эрдэнэ шинэ өргөө компанийн одоо мэргэжилтэй хүмүүс бол одоо хийгээд бэлэн болгочихсон. Одоо дотор нь би өөрийнхөө зохиогчийн эрхийн гэрчлэгээтэй одоо юугаа халуун усныхаа бүх төхөөрөмжүүдийг суйрлуулах энэ ажил эхэлж байгаа. Та нар сая харлаа тэнд би гагнуураар тийм ээ тэр даралтын хуваарлах одоо коллекторыг бол хийлээ. За энэ бол нөгөө миний юугаар хоёр хүний модул халуун ус. За энэ одоо үйлчилгээний одоо халуун усны тасалгаанууд руу орох хаалга. За ингээ орохдогоо зэрэг ингээ хувцас тайлах өрөө. За энэ дээр бол нөгөө юу яах нөгөө поддон гიშгүр суур монтажлагдсан шүү дээ. За тэгээд энэ хандар бол одоо дүүш ингээ монтажлагдсан. Тэгээд энэ бол одоо нэг тал, энэ нөгөө тал ингээ хоёр секцтэй. Энэний юу дулааны асуудал чинь бол ерөөсөө ийм дулаан тусгаарлал сайтай барилга байшингийн бүх технологи бол одоо Эрдэнэ шинэ өргөөгийн энэ зөөврийн сууцнууд маш их дулаахан дулааны стандарт нормативыг бол одоо хангадаг. Тийм учраас энэ дотор бол ерөөсөө технологийн одоо дулааны одоо хаягдл дулаанаар л энэ байр одоо дулаахан байхаар дулааны тооцоо гарч байгаа. 2004 онд
зохиогч эрхийн гэрчлэгийг авсан шүү дээ. Тэгээд миний энэ бага уурын модуль халуус бол амьдралд яагаад нэвтрэхгүй байсан гэдэг газар энэ дэр нэгдүгüүрт тэр нөгөө бохирын асуудал. Манай Монгол улсад ариун цэврийн бие даасан жижиг бага уурын байгууламжуудын стандарт тогтоог байсан. Түүнээс гадна хөрсөн тусыг цэвэрлэж шингэх саарл усны стандарт тогтоог байсан. Гэтэл би энийг зохион бүтээгдэхүүн бол одоо тийм зүйл дээр гол тулгуурлаж ялангуяа одоо техникийн үзүүлэлтээс гадна эдийн засгийн үзүүлэлт нь бол гол тулгуурыг хийсэн байсан. Энээс болоод би яг анхны тооцоос үрээшг хангаж чадахгүй учраас бол зах зээл гаргаагүй одоо хүлээгдэж байсан. Одоо бол ингээд тэр боожуулагч компани бол одоо надад их тусалж топ групп энэ бүх бизнес төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэл тооцоо бүх юмнуудыг би одоо номын дагуу хийж авч чадсан. Энэ үйлдвэрлэгч компани бол олдлоо энэ Эрдэнэ шинэргөө одоо эднийхээ анхны загварыг өөрийнхөө одоо хөрөнгөөр үйлдвэрлэж цааш ч одоо эднийх бол хөрөнгө оруулагчаар одоо ингээд хамтарч ажиллахаар юм болсон. Оюуны өмчийг дэмжигч Мистер Пицца. Мэдээлэл технологийн үндэсний парк. Цэвэр агаарын сан. За дараагийн 2-р шатнаас гарч байгаа бүтээл маань жолооны DVD байгаа. Өнөөдөр жолооны курст хандж байгаа маш их олон жолоочлох хүсэлтэй иргэд маань өнөөдөр 1000 сонсохоор нэг үз гэдэг энэ DVD-г маань үзэж жолооны курсийнхаа шалгалтад амжилттай бэлтгэхийн боломжтой болж байгаа. Ингээд зогт хоёрыг тайзнаа урьж байна. Зогт хоёрын энэ бүтээл бол яг зайлшгүй шаардлага. Альва хийсэн ажлынхаа эзэн болж явах нь миний амьдралын зарлага. Энэ дэлгэцэн дээр манай зах зээлийн бүтээж байгаа жолооны хичээлийн видео хувилбар гарч байна. Олон мянган хувиар хэвлэгдэн гарч нийтийн хүртэл болох цаг тун ойрхон байгаа. Та бид энэхүү жолооны DVD-ний нээлтэнд ч гэсэн өргөдөх анхны жишээ болно гэдэгт итгэлтэй байна. Тэгэд өдийг хүртэл одоо явсан одоо хугацаанд бол маш их юмыг ойлгож, сурч, мэдэж авсан. Тэгээ ямар ч өнөөдөр маш их баяртай байна. Тэгээ ямар ч их гоё. Батхан сүрэн захирлыгаа хайснаа өрье. Юуны өмнө тэгээд энэ сайхан нэвтрүүлгийг зохион байгуулж байгаа хамт олонд нь баяр хүргэе. Монгол хүний оюуны цар хүрээг таниулсан цаашд шин сэтгэж байгаа залуучуудад дэмжсэн ийм сайхан нэвтрүүлэг болж байгаа гэж бодож байна. Манай компани хамт олонны зүгээс. Тэгээ зогт хоёр бол залуу хүн. Тэгээ хийж байгаа ажилдаа үнэнч хийж байгаа ажлаа цаашд яаж үр дүнтэй болох уу гэдэг тал дээр сэтгэсэн. Сэтгэл нь биднэрт бол эхний ээлжинд таалагдсан. Хүн үзээ сурна гэдэг маань зүгээр бичээд самбар дээр багш зааснаас илүү тэр гэрлэн тохиогоо хараа сурах нь илүү хүнд хүрэх нөгөөчтөө гэж бид нар үзэж байгаа. Тэгээд дээрэс нь манай байгууллагч гэсэн өөрөө сургалт хийдэг учраас ямар байдлаар сургалтыг явуулвал илүү үр дүнтэй байх вэ гэдэг талаас нэг харж өгсөн юм шиг санагдаад тэгээд зах зээлд энэ бол заавал хэрэгцээтэй байгаа DVD учраас бид нар хөрөнгө оруулалт хийж дэмжээ ажиллагаа шийдсэн байгаамаа. Ингээд таирынхаа цаашдын ажил үс амжилт хүсье. Мөн зогт хоёртой бид нар нэвтрүүлэгт нь оролцож явах үеийн энэ сайхан гэрэл зургийг нэвтрүүлгийн хамт олонны зүгээс дурсгаж байгаа. Ингээд хадгалж байгаа. Жолооны DVD бүтээлээр өргөтөө нэгдсэн оролцогч цогт хоёрын бүтээлийн хөрөнгө оруулагчаар Улаастан Тэнгэр компани ажиллахаар болсныг үзэгч та бүхэн саяхан үзлээ. Өргөгийн оролцогчийн санаа зорилгыг дэмжин тэдэнтэй хамтран ажиллахаар болсон Улаастан Тэнгэр компани үйл ажиллагааны талаар товчхон мэдээллийг та бүхэнд хүргэе. Миний DVD-г энд тэтгэж байгаа
Улестен гэр компанийнхаа одоо захиралтай орж сэдвийн талаар бид ярилцж байна. Ингээд Улестен гэр компани руу орцгоё. За сайн байна та. Өдрийн мэнд хүргье. За ингээд би одоо ингээд тантай өнөөдөр үзэгчтэйгээ таны компанитай болоод одоо таны одоо ямар сургалт явуулдаг талаар бяцхан тийм мэдээлэл авах, үзэгчтэй танилцах. Миний хөрөнгө оруулагч нь ямар хүн байгаа талаар жоохон мэдээлэл авах гэж танилцлаа. За. Манай компани 2006 онд байгуулагдсан. Тэгээ уул уурхай, гадаад хэл сургалт, мэрэгжлийн сургалт одоо барилгын зас чимэглэлчин, зам уул уурхай мэрэгчлэн бэлдэх тийм сургалт явуулдаг байгууллага байгаа. Манай сургалтын маань төв болохоор Улестен гэр компанид дэргэдэг AB сургалтын төв гэж. Англи, Япон, Хэд, Солонгос гэх дөрвөн хэлтэй. Тэгээд барилгын бүх төрлийн мэрэгчлэн бэлддэг тийм сургалтын төвийн үйл ажиллагаатай уул уурхайгаар ажилладаг. Ашигт болтомлын олборлт хайгуул үйл ажиллагаа явуулдаг компани байгаамаа манайх. За тэгээд ямар ч гэсэн би танд ингээд үнэхээр одоо намайг ингээд дэмжиж надад одоо хөрөнгө оруулаад одоо миний ажлыг дэмжиж байгаад үнэхээр ч сэтгэлээсээ баярлалаа гэж бас үзэгчтэй олон танд хэлмээр байна. За баярлалаа. Тэгээ ирээдүйн ажилд чинь амжилт хүсээд хийсэн зорилгодоо үнж байгаад илүү том зүйлийг бүтээх хүсэж байна. За баярлалаа. За. За үзэгчтэй тэгэхээр би одоо 1000 сонсохоор нэг үз DVD-г одоо бүтээхэд одоо бас үлгэдэж оролцож байгаа энэ Улестен гэрийн хамт олон мөн захирал отгосор ахта тэгэхээр их баярлалаа гэж хэлмээр нь бас дээрэс нь өрг нэвтрүүлгийн хамт олон өрг үлэнхээр сэтг баяж ураатай тэгэхээр цаг хамт олон байдаг. За тэгээд дээрэс нь одоо миний DVD-г одоо үнэхээр одоо бүтээхэд оролцсон студийн хамт олон бас надтай хамтарч ирсэн бүхэл одоо таньдаг бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Тэгэд одоо DVD маань та бүхний гар дээр тун удахгүй хүрэх болно. Энэ удаагийн нэвтрүүлэгт маань зохиогч эрхийн төрлөөр оролцсон бас нэгэн бүтээл байгаа. Энэ бол сэтгэлийн үеэр төгөлдөр ураг хөгжмийн бүтээлээр оролцсон манай нэргүү байгаа. Ингээд нэргүүгээ тайзнаа авч байна. Нэргүү маань бидэртэй анх бүтээлээ олцож байхдаа энэ бол жинхэнэ миний амьдрал, жинхэнэ миний сэтгэлийн хөдөл юм аа гэж анх бидэнтэй уулзаж анхны хөгжмийнхөө бүтээлийг 600-гийн студид анх сонсгож ирсэн. Одоо энэ бүтээлийг бид нар бодтойгоор нь нийт ард түмэндээ хүртэл тулд клипчүүлэх ажлыг хийж байгаа. Тэгээд энэ ажлыг A-Vision Studio хамтарч хийж байгаа. Зах зээл дээр гарах асуудлыг бүрэн хариуцж байгаа. Ингээд ажил хэр урагштай явж байна. За ингээд энэ өргөн нэвтрүүлгийн хамт олон болон цуг оролцсон бүх хүмүүстээ энэ өдрийн мэндийг төшөөлээд та бүхэндээ бас цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье. Миний хувьд бол энэ клип нь одоо үндсэндээ бас хавар хайрыг харуулсан сэтвтэй зохиомж хийсэн учраас дулаархыг бас хүлээж исэн. Одоо ингээд клипнийхаа дүрчлэлтэндээ явж байгаа. Амжилттай явагдаж байгаа. Одоогоос 2 сарын өмнө A-Vision Studio болон өргөн нэвтрүүлгийн уралдагч нэргүүн нар хамтран сэтгэлийн үеэр төгөлдөр хүрийн бүтээлийг дүржүүлэх ажилдаа орсон. Гисэн хэдий ч зураг авалтаа хийх тохиромжтой цаг хугацаа буюу хаврын улирлыг хүлээгээд тэдний ажил хэсэг хугацаанд саатаад байсан билээ. Тэгвэл тэд энэ цаг хугацаанд клипнийхээ ажилд шуурхайлан ороод байна. Зохиол нь өөрөө хос байгаа. Хос нь яг өмнө салцсан тэгээд ерөнхий гол дүр нь эмэгтэй хүн, эмэгтэйн тухай үед яаж байж исэн өмнөх залуу малууга дурсаа санаад байж байгаа нэг тиймэрхүү зохиолтой клип бүтэж байгаамаа ер нь. Миний хувьд бол энэ клипний ерөнхий зохиомж нь бас таалагдсан. Юу гэхээр миний яг дотоод сэтгэл эмэгтэй хүний түрүүний тэр
хөгжмийн бүтээлийг бас ойлгож чадсанд бас баярлж байна, ойлгож авч чадсан байна. Яг л эмэгтэй хүний дотоод сэтгэл байдаг тэр сэтгэлийн хөдөлгөөн дээрээс нь гомдол тонирхолж яд юм. Бүхэл эмэгтэй хүний сэтгэл дотроо нууж явдаг нарийн нандин тэр чам бүх юмыг л би энэ хөгжмийн айлгоонд шингээж гаргаж тоглосон юм байна. Тэгээ үндсэндээ миний энэ клипний үйл ажиллагаа төгсөх шатанд орж байгаа. Ингээд энэ клип минь маш сайхан клип болно гэхэд би итгэлтэй байна. Анхны хөгжмийг сонсоод айгу гой санагдсан ийм юм ер нь Монголд нэг их байдаг. Ер нь гараагүй гэж хэлж болохоор бид нар бөөнөрөө зохиол дээрээ сууж ярихад нэгэн санаанд төрсөн. Тэгээ тэрийгээ бүгд нийлж амлуулад нэг санаан дээр тогтсон. Миний бүтээлийн хамгийн анхны клип учраас бас нэг талдаа бэрхшээлтэй чинь бас нэг талдаас их гоё юм байна. Цаашид бас энэ студидтэй хамтарч бас бүтээл хийгээж бодож байгаа. За ямар ч байсан клипний зургийн ажил хийсэн юм байна. Тэгээд удахгүй бидэнд шинэ клип маань ирнэ. Биднийг бас үзэгчтэй маань баясгана гэж ингэж найдаж байна. Ингээд өргөн нэвтрүүлгийн турш хамт байж өргөтөө бас өрнөж өгөөчтэй байж ингэж хамт ажилласан нэргүүдээ баярлалаа. Ингээд манай хамт олонны зүгээс бас бэлдсэн энэхүү дурсгалын зургийг бас өөртөө гардуулж өгье. Энэ 600-гийн студид яг нөгөө анх хөгжмөө сонсгочоод байж ах үеийн зураг байна. Тий. За баярлалаа. Энэ хэсэг. Сэтгэлийн үер хэмээх одоо бүтээлээр анх одоо оролцож байсныг үзэгч та бүхэн тодгон санаж байгаа гэж бодож байна. Тэгээд өргөн нэвтрүүлэгт оролцсноор бас үр дүнгээ үзээд өнөөдөр энд зогсож байна. Тэгээд танд баяр хүргэе. Баярлалаа. За өнгөрсөн 5 сарын хугацаанд мэдээж өргөн нэвтрүүлэгтэй хамт байснаар маш олон зүйлийг мэдээж сурч мэдсэн байх гэж бодож байна. Тэгээд үр дүн төрлөө. Энэ талаараа бидэнд сэтгэлээ хуваалцаач. За ямар ч гэсэн би энэ өргөн нэвтрүүлэгт орсноор өөрийнхөө бас өсөж мөрөөдөж явсан зүйлийнхаа эхний шатанд нь бас хүрч чадсандаа үнэхээр баяртай байна. Энэ нэвтрүүлэгт орсноор одоо би анхныхаа миний хувьд бол яг хөгжмийн төгөлдөр хорийн хөгжмийн анхны бүтээл анхныхаа бүтээлийг шууд бас ингээ клипчүүд гэдэг чинь бас тийм амар биш. Урлагийн хүний хувьд тэгээ энэ дээр хүрч чадсандаа үнэхээр баяртай байна. Жаз хөгжмийг би 5 сарын өмнө зохиосон удахгүй дуу болон дүрэн гарна. Энэ бүтээл миний оюуны өмч. Оюуны өмчийг дэмжигч мэдээллийн ивент тэтгэгч Times Cigiman. Go News Cigiman. Мэдээ Cigiman. Монгол хүний оюуны өмчийг одоо жинхэнэ бүтээгдэхүүн болгох энэ сайхан өрөг гэдэг энэ нэвтрүүлгийн одоо анхны эхний одоо үр дүн гарч байгаад би одоо оролцогчийн хувьд бол маш их баяртай байна. Одоо явж ирсэн, тууштай явж ирсний одоо үр дүн гарч байна гэж. Одоо энэ нөхөдтэй одоо баяр хүргэж байна. Тоонд орж байгаадаа цагтургаадаа үнэхээр баяр хүргэж байна. Ингээд өөрийнх нь бодол, өөрийнх нь хүсэл мөрөөдөл биелүүлж бас байгаад нь баяр хүргэж байна. Энэ нэвтрүүлэгт одоо 2 дугаар шатанд тэнцсэн одоо 18 хүн байгаа. Бид нар бол бүгдээрээ онцлог өөр ингэсэн бүтээлтэй оролцож байгаа. Эхнээсээ ингээд амжилттай ингээд явж байгаад би бас баяртай байна. Ингээд төрийн орлогчоо олоод ажил төрлөө ингээд амжилттай бүтээж байгаа нь сайхан байна. Энд их баярлж байна.
бидний оролцолтоос одоо 3 хүн маань нэвтрүүлгээ орхиод нэг үгээр хэлэх юм бол бас хөрөнгө оруулагч өөрөө тодорхой хэмжээнд одоо өөрийнхөө хүссэн зорилгыг одоо биелүүлээд одоо их ол замгтай буцаж байна гэж бол би бодож байна. Өнөөдөр зах зээлийн олон анхныгаа гараагаа эхлэн анхны гарааны хөрөнгө эхэлсэн байхад цаашдаа энэ бизнес өргөжөө явна гэхэд бол би их баяртай байна. Телевиз үзэж байгаа мөн бас надтай цуг оролцсон бас өргөн нэвтрүүлгийн хамт олон болон хөрөнгө оруулсан Улаастан тэнгэрийн хамт олон болон отгон сүрэн захирал ахтаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Өргөн нэвтрүүлэгт орсноор өөрийнхөө бас өсөж мөрөөдөж явсан зүйлийнхаа эхний шатанд бас хүрч чадсандаа үнэхээр баяртай байна. Сэтг Баяжуурайтай өрг реалити нэвтрүүлгийн 3 дугаар шат тун удахгүй эхэлнэ. Төлөвсөн төлөвлөгөө тооцоо судалгааны үр дүнгээ өргийн оролцогчид хүртэх цаг хугацаа ойрхон байна. 2 дугаар шат дуусах энэ хугацаанд зарим оролцогчдын бүтээл дээр гарсан асуудлуудыг зохицуулах ажил хийх царай. Ингээд дараах сурвалжлах нь анхаарлаа хандуулна. Эмчилгээний уурагт бэлтгэл альбомын бүтээлийн хууль эрх зүйн орчин тодорхой болгох үүднээс бид эрүүл мэндийн яамд албан бичиг хургуулж, эрүүл мэндийн дэд сайд цолмонтой уулзах уулзалтыг зохион байгуулсан юм. Мөн энэ сурвалжилгаар эрүүл мэндийн яамаар шийдвэрлэж болох хэсгийг тодруулахаар өргийн зүгээс боломж олгосон 2 бүтээлийн оролцогчдыг дэд сайдтай уулзууллаа. Бүтээлтэй танилцаад тийм сэтгэл хүндэр байна. Дэд сайд цалман сайхан хүлээж авлаа. Өргөн реалити нэвтрүүлгийн зүгээс одоо нэвтрүүлэгт оролцож байгаа эрүүл мэндийн холбогдлолтой 3 төслөө бас эрүүл мэндийн яамд танилцуулах үүднээс өнөөдөр одоо танд 3 төслийнхаа ерөнхий материалыг танилцуулахаар оролцогчтой одоо хүрэлцэн ирээд байна. Өрг нэвтрүүлэг манай эрүүл мэндийн яам дээр хурц ирлээ. Тэгээд ялангуяа хүний оюуны өмчийг, оюуны бүтээлийг жинхэнэ одоо амьдралд хэрэгжүүлж одоо ард түмэнд хүргэх бүтээгдэхүүн болгох түүнээс одоо балаад одоо жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих ингэснээр одоо чадамжтай дундад давхрын иргэдийн одоо амьдралыг дундад давхрын бий болгож амьдралын чанарыг одоо дээшлүүлэх гэсэн ийм сайхан одоо зорилготойгоор энэ нэвтрүүлэг байгуулагдсан байна. Тэгээ ялангуяа одоо манай эрүүл мэндийн салбарт шинэ техник технологи нэвтрүүлэх асар их шаардлагатай байдаг. За ялангуяа одоо бид бол өөрсдөө төдийлөн бүх тоног төхөөрөмжөө үйлдвэрлэж чаддгүй учраас асар их мөнгийг энэ хөрөнгө оруулалтанд зориулдаг байгаа. Тэгэхээр манай өөрсдийн маань мэргэжилтнүүд, болсон хүчнүүд, судлаачид, эрдэмтэд шинэ одоо техник технологиг бүтээгээд шинэ санаачлагыг гаргаад тэрийг одоо яг жинхэнэ одоо бодит байдлаар нь амьдралд бий болгоод явж байгааг бол үнэхээр дэмжиж байгаад бол би өрг нэвтрүүлгийнхаа бас талархал илэрхийлэхийг хүсэж байна. Өрг нэвтрүүлгийн 1-р шатанд нийт 100 гаруй оролцогчид шин санаа шилдэг шийдэл бүхий оюуны өмчөөр баталгаажсан бүтээлээ танилцуулсан. Тэднээс шүүгчдийн дэмжлэгийг аван 2-р шатанд 12 оролцогчийн бүтээл шалгаран үлдсэн байгаа. Тэгвэл шүүгчдийн зүгээс боломж олгосон оролцогчид нэлээдгүй байгаа гэдгийг дахин сануулъя. Бүтээлч Монгол хүн та өргөт нэгдснээр оюуны өмчөө бүтээл болгож мэргэжлийн эксперт зөвлөгөөлийн чадвар туршлагаар баяжуулан зах зээлд нэвтрүүлж амжилт олох болно. Энэ бол зүйл биш. Энэ бол зүйд биш. Энэ бол зүйл биш. Оюуны өмч бол мөнгө, өрг бол боломж. Өрг бол боломж. Ингэж л өргийн оролцогчид бүтээлээ хэрхэн хөгжих арга замыг хамтдаа эхлүүлсэн юм. Мэдээж болохгүй зүйлүүдтэй тулгуурч бүтээл цаашид хөгжихгүй болсон тохиолдлууд нэлээдгүй гарсан. Гэвч өргийн баг болон оролцогчид шантралгүй гарцын хайсаар өнөөдөрт золгож байна. Оролцогч Одвилгийн татлагын ор, Байгалмаагийн хаван шүүх ультра фильтрийн аппарат бүтээлүүдийг эрүүл мэндийн дэд сайдад яг одоо танилцуулж байна. Хэрхэн ямар хариу гарахыг хамтдаа харцгаая.
Би гематолизийн төвийн инженер байгалмаа. Тэгээд экстра корпоративны эмчилгээ буюу биес гадна цус эргэлдүүлэх эмчилгээний одоо цусны шахуургыг одоо танилцуулж байгаа энэ нэвтрүүлгээд тэгээд манай улсын хэмжээнд болохоор гематолиз эмчилгээ маань өөрөө бол тийм хүртээмжтэй байж чаддаггүй. Тэр утгаараа энэ аппаратыг эхний ээлжинд одоо хамгийн одоо энгийнээр зөвгөрийн байдлаар эхний тусламжийг үзүүлэхэд одоо энэ памп шахуурга бол тусламжаа үзүүлж байгаа. Энэ манай экстра корпорал эмчилгээ буюу цусны одоо шүүлтүрийн аппарат байгаа. За энийг бол манай байгальмаа зохиосон байна. Тэгээд үнэхээр одоо энэ бөөрийн дутагдaltaй бөөрийн өвчин болвол манай иргэдийн дунд асар их хувийг эзэлж байгаа. За энэ яг гемодиализийн аппаратны эмчилгээнд орох шаардлагатай хүмүүсийн тоо жилээс жилд ихсэж байна. Монгол улс бас анагаах ухааны салбар Монгол улсад маань хөгжиж дэвшингүй техник технологиг эх орондоо нэвтрүүлж бөөр шилжүүлэн суулгах хагалгаа, элэг шилжүүлэн суулгах хаалгануудыг хийж байна. Энэ маань бид Монгол улстай авч чаддгүй байсан тэр одоо эмчилгээ онцлогоог ард иргэдэд хүртээмжтэй болгож тэр их зард мөнгийг нь хэмнэж ингэснээрээ эрүүл мэндийн салбар маань жинхэнэ утгаараа одоо хөрөнгө оруулагч салбар болох ийм одоо их үндэсрийг бол үсрийг бол тавьсан. За тэгээд үүнд бас манай судлаачид эрдэмтэд шинэ одоо багаж тоног төхөөрөмжийг санаачлан дээрээс нь зөвхөн одоо хот суурин газар төрөлцсөн нарийн мэрэгжлийн эмнэлгүүдэд авах ёстой эмчилгээг хөдөө орон нутаг дүүрэг одоо сумын эмнэлгүүд анхан шатны тусламж үйлчилгээнд дээр хүртэл хүртээмжтэй болох тал дээр бол энэ одоо ажиллаж энэ тоног төхөөрөмжийг бүтээсэн байна. Энэ маань одоо гемодиализийн аппаратаас тэр памп буюу шахуургийг одоо яг тусгаарлаж гаргаж аваад түүнийгээ одоо бие дааж ажиллах тэр механизм корпус юм шинээр бүтээгээд ингээд одоо цус шүүх, хавн шүүх, дээрэс нь одоо тэр бусад төрлийн одоо хордлого тайлах ийм эмчилгээнүүдэд хэрэглэхээр ийм шин одоо аппаратыг бол санаачлан бүтээсэн байгаа нь анагаах ухааны шин техник технологиг Монгол улстай Монголын эрдэмтэд санаачилж шинээр бий болгоно гэдэг бол тэгэхээр дэлхийн түвшинд өрсөлдөх ийм хэмжээний одоо нөхцөл байдал бас ойртож байгаа юм бас нэг илэрлэл гэж ингэж бодож байна л да. Тийм учраас энэ бол маш тийм сайхан бүтээл болжээ. За миний бүтээл болохоор хүзүү болон сээр нурууны татлагын ор байгаа. Тэгээд энэ маань болохоор 0-45 градусанд хазаалт үүсгээд биеийн үндийн жингээр 0-60 минутанд таталт сонголт хийдэг. За тэгээд яг эмнэлгүүдээр судалгаа хийхэд болохоор яг ийм одоо автомат ор нь болохоор 8-аас 10 саятай байдаг хятад улсаас орж ирсэн. Тэгээ ер нь бол тэрний яг үйл ажиллагааг нь хараад манай Монголын нөхцөлд ингээ хийж болох юм байна гэдэг илүү хэлбэр үр дүн бараг адилхан тийм ор бүтээсэн байна. Зайлшгүй бас хэрэгтэй энэ нурууны сээр хүзүүний сээр нурууны олон хэрэглэх татлагын ор байна л да. За энэ бол гарцаагүй одоо бас их хэрэгтэй өнөөдөр нийт хүмүүсийн маань ихэнх хувь нь ямар нэгэн байдлаар одоо нуруу сээрний өвчтөй, үе мөчний өвчтөй юм байгаа. Тэгэхээр бас мөн төрүүчийн одоо тоног төхөөрөмжтэй адилхан яг мэрэгжлийн эмчийн зөвлөгөөнд дор анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа өөрх сумын эмнэлэг болон мөн одоо хөдөө орон нутагт аймаг дүүргийн эмнэлгүүдэд бусад одоо энэ талын үйлчилгээ явуулдаг хувийн хвшлийн эмнэлгүүдэд ч гэсэн тийм ээ өргөн хэрэгцээгээр хэрэглэж энэ тухайн эмчилгээ шаардлагатай байгаа хүмүүсийн бөөгнөрөл төвлөрлийг бууруулах энэ эмчилгээг хүртээмжтэй болгоход бол энэ шинээр бүтээгдсэн бүтээгдэхүүнүүд бол бас их ач холбогдолтой гэж ингэж үзэж байна. Бүтээлтэй танилцаад их тийм сэтгэл өндөр байна. Дэд сайд Салман сайхан хүлээж авлаа.
Альбомын гэдэг бэлтгэлийг манайхан бүгд мэдж байгаа. Төв өдөөгөө сүүлийн 20 гаруй жилд манай төв өдөөгийн эмчнэр эрдэмтэд судлаачид одоо олон нийтийн 14-өөс 16 мянга орчим хүнд одоо хэрэгэлсэн. Альбомын үйлдвэрт нэвтрүүлээ. Миний хувьд бол яг энийг үдсэн, харсан, хийсэн туршлагын хувьд бол одоо ийм залуучуудад одоо ингээд өвлүүлээд, үлдээгээд хийгээд энэ альбомын үйлдвэрийн технологи бол надтай хамт явж болох уу? Залуу боловсон хүчиндээ одоо ингээд өвлүүлж үлдээе гэсэн ийм бодолтой ингээд зүтгэж явж байгаа юм аа. Энэ бол одоо бас нэг соёлтойч гэдэг юм, эрдэмтэйч гэдэг юм уу, хүний одоо бас нэг яс зүүн одоо ийм одоо юу гэдгийг тийм одоо уламжил байх хэвээр тийм ээ, өв залгамжил байх хэвээр гэж үлдээд энэнийг бодоод энэнийг одоо хийх гэж ингэ зүтгэж байгаа. Гэсэн ч гэсэн янз бүрийн бас садаа бэрхшээл байна. Гэхдээ тэр хөндлөнгийн садаа бэрхшээлийг бол давах ёстой. Тэгээ энэ альбомыг бол нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн бол 2009 оны хүртэл үйлдвэрлэсэн. Үйлдвэрлэх явцдаа бол альбомыг анх зохиосон зохиогч эрхийг гэрчлэгийг нь эзэмшдэг Дандууга Гамбатах нөгөөх нь хэм бэлээ. Жамб ийм 3 хүний өмчлөлийн тийм оюуны өмчийг бол ингээ хэрэглээд альбомыг үйлдвэрлэж ирсэн. Үйлдвэрлэх явцдаа бол ямар нэгэн байдлаар оюуны өмчийн хуулийн дагуу, патентын хуулийн дагуу бол тодорхой хэмжээний шимтгэл төлөх мөлөх юм бол байгаагүй. Тэрнийх нь дагуу сандсан нэлээд олон бичгнүүд байдаг юм бэл. Энийг бас тодруулж тэр лицензийн гэрээ гэдэг юмыг нь бас баталгаажуулж өгөх тал дээр нэг тийм тусламж хүсэж байгаа. Хоёрт бол бидэд бол яг энэ төслөн бол бизнес төсөл болгоо бэлтцсэн байгаа. Энэ төслийг бол шууд ингээ хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалтын ч гэдэг юм уу бусад зүйлүүд нь бүгд болсон. Яг энэ альбомыг үйлдвэрлэхэд тусгай зөвшөөрлийн асуудлыг нь бас хэрвээ боломжтой бол шийдэж өгөх тал дээр тусламж үзүүлээч гэдэг ийм хоёр зүйл байна. Цусны одоо үндсэн гол бүтээгдэхүүн болох альбомыг одоо Монгол улстай үйлдвэрлэж гаргаж ирж байна. За энэ альбомыг одоо манай Монгол улс өөрөө үйлдвэрлэдэг болсноор асар их одоо ач холбогдолтой эдийн засгийн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний одоо ач холбогдлын шинжилгээ ухааны үндсэлтэйгээр одоо нотолж гаргаж ирээд тэгээд энэ альбомыг үйлдвэрлэсэн байна. За үүнийг цаашид дэмжих ялангуяа одоо энэ үйлдвэрлэлийг бий болгох дээр тусгай зөвшөөрлийг гаргаж өгөх. Мөн одоо энэ альбомыг үйлдвэрлэх санаачлагыг гаргасан хүмүүст нь тэр лиценз, патентын өгөх энэ тал дээр дэмжих асуудлаар бас орж иж байна. Тэгээд энэ бол үнэхээр одоо байх ёстой, зайлшгүй байх ёстой. Нэгэнт одоо манай үндэсний эрдэмтэд олон жилийн одоо нүүрх хөдөлмөрөөр зарж энэ бүтээгдэхүүнийг гаргаж ирсэн учраас эрүүл мэндийн яам салбарын зүгээс бол бидэнд бол зөвхөн дэмжих үлдчихэж байгаа юм. Эрүүл мэндийн яам өргөн оролцогчдын бүтээл дээр ач холбогдол өгч эрүүл мэндийн салбар зөвлөгөөнийхнийг хуралдуулахар болсноо энэ үеэр мэдэгдсэн юм аа. Манай эрүүл мэндийн дэд сайд Соломон их сайхан хүлээж авлаа. Энэ бидний тавьсан асуудлуудыг бол шийдэх талаас нь оюуны бүтээлийг одоо ингэж жинхэнэ материал баялаг болох талаас нь ялангуяа хүн ардын эрүүл мэндийн ийм тустай ийм шин технологи одоо нэвтрүүлэх гэж байгаад нь бол их талархаж байна. Зөвлөлийн хурлаар оруулъя гэсэн нэг ямар ч сан дэмжлээд гараад ирэх хаалгачдсан. Оюуны өмчийг дэмжигч мэдээллийн ивент тэтгэгч FM 100.1, FM 102.5, FM 105.5. Цаашдаа өрг гэдэг хэлхэдлээрээс хүн бүхэн одоо шин санаа, шин бүтээл, оюуны өмчтэй энэ бүгдийг одоо бүртгүүлээд оролцоод гэдгийг үнэхээр одоо дэмжих газар бас Монголд байгаа шүү гэдгийг та бүхэндээ дамжуулж хэлмээр байна. Авторын газартай хамтарч ажиллах гэрээ удахгүй хийх байх гэж бодож байна. Цагаан олсон аюул сайхан нэвтрүүлэг болсон гэж баярлж байгаа. Тийм учраас та бүхэн бас энэ нэвтрүүлэгт оролцож өөрийнхөө юу чаддаг, юу хүсэж мөрөөдөж явж тэр бүхнийхээ бас олон түмэнд харуулж цааш нь өргөжлүүлэн олонний хүртэл болгох чинь тус тэмтэй шүү гэж хэлмээр байна.
одоо миний төсөл хүнс хөдөө аж ахуйн яамны хөнгөн үйлдвэрийн жижиг дунд үйлдвэрийн сан дээр бол хөрөнгө оруулалт хийгдэх бах. Сайн хөрөнгө оруулагч орж ирнэ гэдэгт найдаж байна. Би ч гэсэн одоо дотор бас найдаж байна. Удахгүй Монгол брэнд гэсэн энэ шинэ цоо шинэ шүдний сойз үйлдвэрлэл Монголд бий болох хаа гэж би найдаж байгаа. Өөр бас орснороо энэ мөрийг одоо хийсэн. Энэ бол миний одоо аюухан хамгийн сүүлийн одоо хамгийн сайн санарын бүтээл болсон. Ард түмэндээ өөрхөн бүтээлийг танилцууллаа. Цаашид бол биднүүстэй хамтран ажиллах, өшөө биднүүсийн бизнесийг дэмжих олон ийм зам өрг нэвтрүүлгээр нэгж байгаа. Тун утахгүй энэ хөрөнгө оруулалтынхаа гэрээнд гар үсэг зурна гэж бол бат итгэлтэй байна. Өдөр тутмын амьдрал донд хүмүүс бид төм бөмбөн санааг сэдэж олон ажил гүйцэлдүүлэн энэ гариг ертөнцийн хөгжлийг тодорхойлж яваа. Нийгмийн зарим нэгэн гажуудлаас болж та бидний шилдэг санаа шийдлүүд хэрэгжихгүй, бүр магадгүй үгүйсгэгдэх тохиолдлууд гардаг. Ийм учир шалтгаанаар санаачилж бүтээдэг хүмүүсийн урам зориг мохож, хэрэгтэй шаардлагатай бүтээлүүд дарагдан устгагдах нь хамгийн эмгэнэлтэй. Харин өрг санааг хөгжүүлж, санаачлагыг дэмжих анхны зорилготой хүрч, Монгол хүний оюуны бүтээлийг үнэлүүлж, хамгаалж, басгүй бизнес болгох зорилгод нь хөтлөн хүргэж байна. Өргийн санаачлагыг түүчээлэн араасаа олон дэмжигчид нэгдэгслийг дагуулж байгаа гэдгийг үзэгч та бүхэн мэдж байгаа үзье. Ингээд өнөөдрийн дугаар өндөрлөж байна. Баяртай үзэгчтэй. But